За төвц ингэдгийн өмчийн маргааны асуудлыг хоёулаа айгүйх ярьсан шүү дээ өмнөх хэлүүд дээр. За тэгээ энэ асуудал бол үргэлжилсээр байна. За төвц ингэдгийн өмчийн маргааны асуудлыг өнөөдөр нийслэлийн засаг даргын орлогч Нямин Чимээгийн авилгатай тэмцэх газарт шалгуулахаар аль биесээр хүлээлгэн өгсөн байна. Шар усны үеэр тавтаад байна гэсэн дуудлага улсын онцгой комиссд маш их ирж байгаа юм байна л да. Тэгээ одоогийн байдлаар 46 тохиолдол одоо үеэр тавцсан гэдэг мэдээлэл ирээд байна. За яг ийм эрсдлийн улмаас цааш 6851 айл бол одоо эрсдэлд өртөх тийм юу байгаа. Аюул байгаа гэдгийг улсын онцгой комиссаас мэдээлсэн байна. За автомашины нүүрсийн андан одоо хилээр гаргахыг хориглох тогтоолын төслийг өнөөдөр өргөн барьлаа. Ямар учиртай юм бэ гэхээр одоо ингээд нүүрсийн андан одоо хилээр гаргаж байгаа их хэмжээгээр хилээр гаргаж байгаа нь бол агаарын бохирдолд өвлөмж их нөлөө үзүүлсэн байна гэдгийг судлаачид мэдээлсэн байна. За үүний улмаас ерөөхдөө бол ингээд өргөн барьж байгаа юм байна л да. Хориглоод. Орхон аймагт заяа бусдын машинд хүүхдээ үлдээгээд явсан тийм тохиолдол гарсан юм л да. Гэхдээ хамгийн гол нь үлдээж явахдаа 11 сартай хүүхдээ бүр ингээд зориудаар одоо үлдээгээд явсан. Тэгээд уг хэрэгт бол ялах дүгнэлт үлдээд одоо эрүүгийн иргэн агааш хатмж үлдчихсэн юм.